хамгийн ихнийхээ бичлэгийг аюу тийм богинохон тэгээд яг өөрөө өөртөө хэрэгжүүлж үзээд үнэхээр хэрэгтэй байна гэж бодсон бичлэг хий гэж бодлоо. Тэгээд миний хувьд өнөөдөр яг 35 дахь өдрөө өглөөний 4:30-д босоод 4:30-аас 5-ын хооронд босоод за тэгээд юу амжуулсан. За тэгээд яаж яг үнэхээр яг өглөө босох хэрэгтэй мүү яг юу юм нөлөөлөд байгаа гэдэг талаар бас ярих гэж бодлоо. За тэгээд хамгийн ихнийх нь яагаад юм шийдвэрийг гаргасан бэ гэх юм бол манай нөхөр нэг YouTube-ийн видео үзээд за ингээд 2 жил 4:30-аас болсон юм байна. Тэгээд үнэхээр амьдралын юм өөрчлөлт үзүүлсэн юм байна гэдэг нэг YouTube видео recommend хийгээд за тэгээд тэр видеог үзсэн чинь үнэхээр бүр ингээд айгүй гоо inspiration авсан. Гэхдээ айгүй олон өглөө эрт босох хэрэгтэй, өглөө босвол тэгин ингэн гэсэн бид нар зөндөө олон видеоныг үзээд тэгээд тэд нар ингээд чихний хажуугаар өнгөрөөлсэн л та. Гэхдээ яагаад ч юм тэр бичлэгийг үзсний дараа нь ахаад би яг Bury University-ийн YouTube видеоноос Амра коучтой хийсэн ярилцлагыг сонсоод тэгээд тэр хоёрыг ингээд нийлээд надад нэг тийм айгүй том хүчин зүйл болсон баггүй өглөөрт тусах. Тэгээд тэр нь Амра коучинг дээр хэлсэн хамгийн том одоо нөгөө нөлөөсөн зүйл нь юу байсан бэ надад гэхээр өөрөө өөртөө тэгж таалагдмаар байна шүү дээ. Би өөрөө өөртөө таалагддаг баймаар байна. Тийм учраас би өөрийнхөө хэлсэн үгэндээ үнэнч баймаар байна. Одоо бид нэг ярьдагтай за жингээ хаяа өглөөрт босно. Өнөөдөр тэр тэрийг хийн гэж. Тэгэл хийгээгүй байх үед ямар мэдрэмж төрдөг вүлээ. Хийцэн байхад ямар гоё мэдрэмж төрдөг вүлээ. Тэгээ үнэхээр бүр ингээд нэг тийм бүр ингээд дотроосоо өөрөө өөртөө баярлах мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг бас авмаар байсан. Дээрээс нь тэр ютубер хүүхний одоо нэг хэлсэн үг нь юу байсан бэ гэхээр өглөө босох үнэхээр тийм одоо compelling reason хэрэгтэй гэж хэлсэн байхгүй. Тэгээ тэр нь бас яаж нөлөөлсөн бэ гэхээр өглөө босоход ингээд өмнө нь яг ингээд нэг тийм өглөө босох хэрэгтэй гэчээд ямар нэгэн план байхгүй өглөө босоод юу хийх юм англи хэлэх юм уу хичээл хийх юм уу за эсвэл ажиллаа хийх юм уу тэ өглөө цусуулж эсвэл өөртөө цаг хугацаа зарцуулах юм уу гэдэг ингээд айгүй тийм олон хэтэрхий ингээд нэг general болчиход байсан. Тэгээ миний хувьд бол яг одоогийн нөгөө хийж байгаа бизнес дээрээ ингээд ерөнхий үйл ажиллагаа тал дээр айгүй олон материалууд бэлтгэхтэй бичлэг хийж оруулах, зааврууд оруулах, за тэгэл бас клиентууд руугаа явуулах гэд маш олон замбраагүй ажлууд байгаад байсан. Тэгээд тэднийг ингээд үдээс хойш хийхээр ализэний ингээд хамаг энерги унтсан, залхуу хүрсэн тэгэл гэр орны ажил за тэгэл гадуур дотор явах ажил за тэгээд хүүхдээ хөргөж авна гэл маш олон юмнууд автаад байсан учраас яг ингээд тэр хоёр нийлээд нэрээ би өглөө босчих юм бол өглөө 4:30-д босчих юм бол за 4:30-аас юм уу 5-ын хооронд босчих юм бол надад 7-аас 8-ын хооронд тэ ингээд яг өөртөө зарцуулах 2-3 цаг байна. Тэгээд яг энийг ашиглаж үзье гэж бодоод хамгийн ихнийхээ шийдвэрийг гаргасан. Хамгийн ихнийх нь надад анзаарчихсан юм болохоор тэр өдрийн нэг өглөөнөө ингээд хийх юм хийсэн болохоор өдөөс хойш би ингээд айгүй өөрийгөө чөлөөлөд амарч чадчихсан байхгүй юу. Түүнээс өмнө нь бол ингээд өглөө нь чигээгүй, өглөө нь унтсан. За тэгээд өдрийн ажлууд ингээд тэр чигээр жоохон хошоо олцсон. Тэгээд тэрэндээ жоохон ядарсан. За ингээд ядархаараа жоохон ингээд стресстэй ингээл бүх юм болохгүй юм шиг санагдаал. Тэгэл нэг жоохон юм болсон ч гэсэн тэгээд тэнд ингээл нэг жоохон буруу юм ажил дээр байсан ч гэсэн тэр нь ингээд стресстэй л ингээл дэвэргээл. За тэгэл хажуудаа гэр бүлийнхэнтэйгээ ингээл айгүй нөлөөлөл миний ингээд ийм энергийн байдал тэгээ happy байна уу. За ингээд ажил дээр нь юу болсон яасан гэсэн гэр бүлийн амьсгал айгүй нөлөөлөд байдаг байсан чинь өглөө тэр чухал ажлуудаа амжуулчаад өдөөс хойш болоод ирсэн чинь айгүй тийм илт мэдэгдээд бүр ингээд айгүй happy за тэгэл гэр орноо цэвэрлэгч гэдэг юм уу те ингээд аарсаар өмнө ингээд айгүй удаан хоошин тавьсан байсан ажлууд айгүй асуудалгүй хийгээд ирсэн. Хоёр дахь анзаарсан юм нь юу болсон бэ гэхээр өглөө хийсэн чухал ажлууд хамаагүй богинохон хугацаанд хийгдээд байсан. Одоо жишээлх юм бол нэг хүн рүү инвойс явуулах ч гэдэг юм уу те эсвэл нэг тренинг материал бэлтгэж байдаг юм уу тэгэл эсвэл нэг юмны талаар ингээд судалж мэдээд тэрийг хүнд одоо нэг хэлж өгч юм уу тиймэрхүү юмнууд нь өмнө нь одоо ингээд нэг дундуур нь юм хийгээл ч юм уу те ингээд анхаарал сарнаад тэгж одоо нөгөө анхаарал сарних боломжтой байгаад шүү дээ өдөр бол. За өглөө болохоор миний одоо нэг анхаарлыг хинж булгаж авахгүй те хүмүүс нь унтж байгаа гадаа харанхуй байгаа те манай охин нөхөр унтж байгаа тийм болохоор надад ингээд аюу тийм яг deep work гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэндээ ингээд анхаарлаа хандуулаад тэгээд ажиллаа хийхэд бүр хамаагүй богинохон хугацаанд илүү үр дүнд хүрээд байсан.
ер нь бол ингээд хүн болгонд яг 24 цаг ингээд хангалттай тэг бүгдээр нь адилхан байгаа. За яг тэрний ингээд нөгөө нэг энерги сайтай үедээ ажиллаа хийх юм бол хамаагүй илүү үр дүнд хүрээд байна гэдгийг илүү бас ойлгож авсан. За тэгээд хүн болгонд бол яг энерги нь сайн байдаг үе гэж бас байгаа. Хүн болгон заавалч биш тусаа яг тэр энерги нь өндөр байдаг гэсэн үг бол биш юм байлээ. Тэгэхээр та бас өөрсдийнхөө яг миний энергийн түвшин одоо хамгийн өндөртөө байгаад байна. Хизээ би одоо ажиллаа хийхдээ айгүй үр дүнтэй, айгүй тийм нэг concentrated болоод тэгээд ажиллаа хийгээд байна гэдгийг бас айгүй сайн харах хэрэгтэй юм лээ. Миний хувьд л яг өглөө байсан. За тэгээд өглөө бүр яг хүмүүс ингээл дөнгөс ирж ах ч юм уу те 7 юм уу 8 үед ингээд аль болох хэцүү үзүүлээсээ эхлээд те сайн төвлөрж байгаад хийцэн тэгээд явахаар яг энергийн түвшин маань яг ингээд үдээс хойш болоод ирэхээр яг тэр нөгөө стресстэй үедээ ороод тэгээд бүтээмж нь муудаад ирдэг. Болохоор өглөөнийхөө одоо нэг яг тэр гоё энергитэй байгаа үед нь ажиллаа хийсэн хамаагүй зүгээр байсан. Яг өглөө эрт босход бол зарим өдрүүдэд бол үнэхээр унтмаар байсан. Би одоо бас жирэмсэн байгаа. Тэгээд яг ядардаг ч юм уу те зарим өдрийн оройн нь жоох орой унтдаг ч юм уу те тэр болгонд яг өглөө ингээд боссондоо яг тийм Амра коучинг хэлсэн шиг өөртөө үнэнч байгаадаа тийм айгүй гоё мэдрэмж авч ирсэн. Тэгээд яг босцныхаа дараа тийм гоё штэ би ийм ажил амжуулчлаа штэ. Тэгээд тэгийг байсан бол тэхгүй байсан. Хэрвээ өнөөдөр би унтчих юм бол те ингээд өдөржингөө тийм өөртөө нэг тийм дургу байна штэ. Тэгээд ерөнхийдөө бол тийм өөрийгөө мэдрэх, өөрийнхөө ингээд чадамжийг олж авах гэдэг юм уу тэр тал дээр айгүй сайн одоо хэрэгтэй юм болсон. Тэгэхээр та ядаас өглөөшт босох нөгөө өглөөний хүн гэдэг ном байдаг. Би ерөөхдөө бол өглөөний хүнийг өмнө уншиж исэн. За тэгээ маш олон YouTube видеонууд үзэж исэн. Тэгээд яагаад ч юм тэр юунууд тэд нэр ингээд нэг ихний хажуугаар өнгөрөөд ч юм уу мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг байгаад байсан мөртлөө энэ удаагийнх гэсэн бэ гэхээр хамгийн том шалтгаан нь болохоор яг өглөө босох шалтгаанаа маш сайн тодорхойлж өгөх хэрэгтэй юм лээ. Түүнээс нь ерөнхий юм хийнэ, ер нь өглөө босох сайн штэ гэчээд яг тийм өглөө босох зорилго тавих юм бол тэр нь яг өглөө босч бол маргааш өглөө нь хайчдаг ч юм уу тэгэж санагдаад байна. Хоёр дахь нь болохоор яг тэр нөгөө өөртөө өмнөж байж нэг өөрийнхөө нэг амнасаа гарсан юм нь биелээд их тийм гоё мэдрэмж авмаар санагдсан. Тэгэхээр тэрийг бас туршаад үзээрэй. Тэгээд би бас зөндөө олон гоё өөрчлөлтүүд байгаа. Тэгээ хажуугаар нь бас олон төрлийн юмнууд туршиж үзэж байгаа. Тэгээд хэрвээ тэднийхээ үр дүнг үзээд дараа нь ингээд яг бичлэг болгоод ингэдэм байлээ, дийдэм байлээ гэдээ оруулах боломжтой болохоор дараа дараагийн бичлэгийг оруулнаа. Баярлалаа, баяртай.